2015 оны 2 дугаар сарын 18. Алабама мужийн Морис эмээх жижиг хотын 911-т нэгэн дуудлага ирдэг. Дуудлага хийсэн эмэгтэй бол 40 настай Синди Рис бөгөөд тэрээр гэртээ ирэхэд нь хэн нэгэн гэрийнх нь хаалгыг эвдэж орон хулгай хийхээр оролцсон бололтой. Жирээ сандал унгаад гэр орныг нь ундуу сундуу болгосон байна. Бас манай нөхөр Майкл Рис олдохгүй байна гэж тусламж хүсэн дуудлага өгдөг. I just got home and walked in the front door, and I don't know if the house has been broken into or what. The table's been knocked over. Okay, let's back up just a little bit. Okay, who are you? Cindy Henderson Reese. Cindy Reese? Цагдаа нар яаралтай ирэн гэрийг нь шалгахад гэр орных нь бүх зүйлийг замбраагүй ийш тийш нь буулгаж хараасан байдалтай. Бас Синдигийн нөхөр Майклыг олдог. Харамсалтай нь Майкл арын хаалганыхаа коридорт нилээсэн цусан дунд доошоо харан нас барсан байдалтайгаар олджээ. Түүний өхлийн шалтгаан ойлгомжтой байсан бөгөөд толгойнх нь арын хэсэгт буудулсан шарахтай байлаа. Цагдаа нарын эхний дүгнэлтээр булгайч гэрт орж ирээд гэрийн эзэнтэй таарснаар бүх зүйл буруугаар эргэж Майкл буудулсан байх гэж дүгнэдэг. Хэсэн хэдий ч үлдээсэн уул мөрийг нь харахад булгайч хаалга цонх эвдэж ороогүй. Түлхүүр тааруулсан ямар нэгэн мөр байхгүй. Тэдний гэрээс гадны хүний хурууныхээ олдоогүй. Гол нь хулгайч яг юу хайсан нь ойлгомжгүй. Цаг хугацаанд баригдаагүй бололтой зарим шаардлагагүй эд хогшлыг унгааж тараасан нь бас талигаач Майклыг урдаас нь биш араас нь их ойрхоноос ганц л буудсан нь анхаарал татаж байлаа. Эхнэр Синдигийн хэлснээр гэрээс нь түүний хитгэн эмэг бүгж алга болсон байсан бөгөөд өөр зүйл хулгайч аваагүй байжээ. Ингээд цагдаа нар хамгийн түрүүнд дуудлага өгсөн талигачийн эхнэр Синдиг байцаадаг буюу ярилцлага хийдэг. Ер нь Америкийн мөрдөгч нар с жигтэн гэрч нартай эхлээд байцаалт биш интервью ярилцлага хийдэг. Чөлөөтэй ярилцах зарчмаар нээлттэй ярилцлага хийж энэ үеэрээ үг өгүүлбэр бүрээс мэдээлэл цуглуулахыг хичээж сэтгэл зүй, биеийн хилэмжийг нь нарийн ажиглацгаадаг байна. Тэр өдөр талигаач Майкл ажилласаа эртхэн тараад эхнэр Синдигийн ажлаар дайрч түүнийг аваад хадам ээжийнхээ гэрээр түр орж минд мэдээд гэртээ харьцаажээ. Орон хоол хийхэд зарим нэгэн орц хүнсний ногоо авах хэрэгтэй байсан тул Синди хүнсний дэлгүүр явж хэрэгцээтэй хүнсээ аваад гэртээ ирсэн байдаг. Гэртээ ирэхэд нь бичлэгийн эхэнд ярьсан үйл явдал болсон байсан тул 911-т дуудлага өгсөн гэдгээ Синди мөрдөгч нарт хэлсэн байна. Мөрдөгч нар хэрэг дээр нэлээд нухацтай ажиллаж эхэлсэн ба хулгайч яг юу авах гэж ямар зорилгоор гэрт орсон байж болох вэ? Тэдний гэр их замбраагүй харагдах боловч урааж сүйтгэсэн зүйлс нь дандаа хямдхан үнэтэй биш тавилга хогшлууд байсан. Үн хурж болох тавилгууд нь байрнаасаа огт хөдлөөгүй. Бас хулгайч юм ирж хайхаасаа илүү зүгээр л замбраагүй бүснүүлэх гэж тэднийх рүү орсон мэт харагдаж байлаа. Үүнээс гадна алга болсон гэх бурхан ширхэг эмэг бүгж нь Синдигийнх байсан бөгөөд хулгайч талигаач нөхрийн болон өөр бусад илүү үн хурж болох зүйлсийг яагаад огт тоосонгүй вэ? Ер нь энэ гэрт хулгайч байсан уу? Гэх мэт энгийн асуултууд ар араасаа цуурч байв. Мөрдөгч нар талигаач эхнэр Синдиг илүү ихээр шалгаж ухаж эхэлснээр олон фактууд ил гарч ирдэг. 911 руу анх дуудлага өгсөн ярианда Синдийн ширээ тавилга унгаад гэр ундуу сундуу болгосон байна. Нөхрөө олохгүй байна гэж хэлснийг та санаж байгаа байх. Гэтэл Синдигийн хэлсэн ширээ нь энэ бичлэг дээрх тавилга бөгөөд үүнээс өөр ширээ гэж хэлэхээр унсан зүйл тэднийд байгаагүй. Хамгийн гол нь үүнийг харж байгаа бол цаашаа хитгэн алхмын цаана доошоо харсан байдалтай хэвтэж байгаа нөхрийгөө хараагүй хайгаад байсан гэдэг бол маш эргэлзээтэй. Үүнээс гадна орон хоол хийхэд дутаад байсан хүнсний бүтээгдэхүүн авахар хүнсний дэлгүүр явж ирсэн гэж хэлснийг нь шалгахад дэлгүүр явж юм хөдөлж авсан нь үнэн байсан боловч ганц сав нимбэгний жуус, зүрсэн хям гэсэн хоёрхан зүйл авсан байдаг. Гэтэл тэдний хөрөгчөнд ямар л бол ямар хоол хийх хангалттай хүнс байсан бөгөөд дэлгүүрээс авсан жуус, зүсмэл хяманч угийн тэднийд байсан байхад нэмж авсан байдаг. Үүнээс гадна Синдигийн ажлын газрын офисын ширээн дээр нөхөр Майклтайгаа авахулсан зурагнаас гадна эсрэг болонд нь өөр нэгэн залуутай авахулсан зургаа жаацлан тавьсан байсныг мөрдөгчд цааш нь судалдаг. Энэхүү зурган дээрх залуу бол 35 настай Джеффри Браун.
ойролцоох баптист сүмд номлогч хийдэг. Харин талигач Майкл эхнэр Синдигийн хамтаар уг сүмд нь тогтмол очдог байжээ. Сүмийн үйл ажиллагааны үеэр Жеффри Синди хоёр танилцсанаас хойш дотносож Синди нөхрөөсөө гадуур Жеффритэй үе үе уулзах болж бүр нөхрөө нас барсны дараач уулзсаар байсан байна. Мөрдөгчтэй хийсэн ярилцлагын үеэр номлогч Жеффригийн тухай асууж ярихад Синдигийн нүд сэргэж нүүрэнд нь инээмсэглэл тодорч харин талигач нөхөр Майклыг нь ярих үед үс дух нүрээрээ оролдож төвөгшөөж байгаагаа нуух гэсэн рефлекс үйлдэл гаргасныг бас нулимсгүйгээр үйлж байсныг мөрдөгчид маш сайн анзаарсан байдаг. Мөрдөгчид ярилцлага улам лавшруулж шахаанд хийснээр Синди үннээ ярьж эхэлсэн байна. Синди хэлэхдээ нөхөр Майкл нь түүнтэй хамт байх ямар ч сонирхолгүй, түүнд халамж анхаарал тавьдаггүй, зөвхөн видео тогломоо л тоглож цагийг өнгөрөх дуртай. Харин Жеффри бол шал өөр. Надад маш их халамж анхаарал үзүүлдэг. Надад маш их таалагддаг. Би ч түүнд маш их таалагддаг гэдгээ мэдэрдэг гэж ярьжээ. Мөн Жеффритэй байнга уулзаж машин дотор дотн харилцаанд ордог байсан тухайгаач амлалтсан байна. Шалгалтын явцад Жеффригийн байрны түрээсийг Синди төлж байсан банкны гүйлгээч бас олддог. Ингээд мөрдөгч нар бүх нотлох баримтаа баттгаж цуглуулж аваад яг сарын дараа Синди Жеффри хоёрыг машинтайгаа өөр хот руу явж байхад нь зогсоож барьж авсан бөгөөд яг үнэндээ аллаг гардаг тэр өдөр Синди нөхөр Майклтайгаа гэртээ орж ирснийхээ дараа Майкл харын хаалга руу нохоогоо оруулахаар очих үед нөхрөө араас нь буудаж хороогоод хулгайч дээрэмчин орж ирээд нөхрийг минь алчглаа гэдэг зохиосон түүхээрээ цагдаа нарыг төөрөгдүүлэх гэж гэрээ ондоо сондоо болгосон нь тэр байжээ. Үүнийхээ дараа ойролцоох шатхуун түгээх дээр хүлээж байсан Жеффритэй уулзсан нөхрийгөө буудсан гар буу болон хулгайч авсан гэж цагдаад мэдүүлэх 3 ширхэг өөрийн бүгж эмгийг устгуулахаар өгөөд шууд цаашаа хүнсний дэлгүүр явж хоол хийхэд ямар ч хэрэггүй нэмэгний жуус зүвсэн хям аваад хулгайч дээрэмчин гэрт нь нэвтэрч орсон байна. Нөхөр маань олдохгүй байна гэж 911 рүү хэлэхээр гэртээ яран буцаж очижээ. 2016 оны 11-р сард болсон шүүх хурлаар Синдийн 1-р зэрэглэлийн хүн амны хэргээр 40 жилийн ял авсан бөгөөд харин Жеффри хүн амны хэрэгт гар бие оролцоогүй ч хамтарсан гэдгээр 20 жилийн ял авсан байна. Morris' mother headed to prison for decades for her husband's murder. Today, a judge sentenced Cindy Reese for her role in a fatal love triangle. WVTM 13 reporter John Papke shares what the punishment means to the victim's family. Алабама мужийн шүүх прокурор ийм зүйл юм уу? Нэг бол мужийн хууль нь иймэрхүү юм уу? Эсвэл Синдиг 80 настайдаа шоронгоос гарч амжихгүй гэж бодсон юм болов уу? Ямар ч байсан бүх насаар нь 20 ял өгөлгүй 40 жилийн 20 ял өгчээ. Нөхөртөө зүгээр л хоёулаа салъя гэд уучраа олох нь хэцүү. Харин нөхрөө буудаж хороох нь Синдид хялбар байсан бололтой. За бас тэр гэр бүл өмүүлэгч, ариун сүмийн номлогч яг юу номлодог юм бэ? Цугийг манд дэмжин subscribe заавал дараарай. Бас лайк, share битгий мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.